Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэнтэйгээр яг энэ мөчид энэ дэлгэцээр Монголын киноны урлагийн түүхэнд бунхаржуулсан их авьяастан, их хөдөлмөрч, их түшигтэй манай эрхэм сайхан хөндлөж явдаг олон сайхан зураглагчдын маань нэгийнхэн тухай дурсан ярих гэж байгаа үнэхээр бахархалтай байна. За миний ах Монголын киноны нэрцэлтэн Дэлгэрийн Баттулга ах маань 1940 оны 12 сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн. Улаанбаатар хотод 1-р төрөхөд зэрэгтээ тэнд одоо орос эмчнэр их барьж яваад өөрт нь Юра гэдэг нэрийг хайрлсан байхгүй юу? Ах маань тэгээд Юра гэдэг нэртэй байсан. Тэгээд 4-р ангид байхдаа Монголын одоо сурлага шагтлага одоо бүх юмараа шалгалсан хүмүүс Герман явхад орос нэртэйгээд нэрийг өөрчилж ийсэн санагддгийг. Тэгээ Баттулга нэртэй болсон. Энэ Баттулга гэдэг хүний одоо газар дээр ганц охин болж төрсөндөө өөрөө их бахархаж идэг. Аавараа бас их бахархдаг. Үнэхээр хүний нүдэнд өртөж анхааралд оромгүй тийм нэг цэгийнхэн төдий зүйлэгч гэсэн бүхэл бүтэн үйл явдлын нэг том өрнөд болгоод гаргаад ирсэн тийм зураглагчид Монголын кино урлагийн уран бүтээлийн түүхэнд олон арваад гарсан юм аа. Тэдний нэгийн тухай энэ үчиг та бүхэнтэйгээ дурсан хүрнэ гэж бодох хэрэгтэй байна. Мартахын аргагүй, мартагдахын аргагүй бүтээлчдэг байдаг. Яриа байхгүй эргэн дурсах хэрэгтэй хүмүүс юм гэж би тэр хүнийг бодож байна. Энэ бол Монголын шилдэг киноны зургийг авсан зураглагч. Би яагаад ингэж зогсоод байгаа харамсалтай. Хүний амьдралыг жарнаар хүртэлдэг бол нэгэн жарныхаа босхыг алхаад уран бүтээлийнхаа гол зэвсэг болсон үүрч болсон камера хайрцагтай их урлагийн уран бүтээлч нөхөртэй орхиод бурхны оронд утсан эрхэм зураглагч Баттулгын тухай. За ингээд эргэн дурсацгаая. За кино зураглагч Дэлгэрийн Баттулга бол үнэхээр сайн операторуудын нэгэ. За Баттулга бол 5 дугаар 10 жилийн төгссөн. Би бас 5 дугаар 10 жилийн төгссөн. Тэгээ Баттулга 5 дугаар 10 жилийг бол онц төгссөн. Онц төгсөөд хамгийн эхлээд Ленинградын одоо кино инженерийн сургуульд суралцсан. 1 жил суралцаа тэгээ тэнд цаг агаар нь таарахгүй болоод ингээд Москвагийн киноны дээд сургуульд ирсэн юм байна. Намайг анх кинонд хөл тавьуулсан хоёр хүнийг дурсахгүй харахгүй. Нэгдүгээр нь мэдээж хэрэг Монгол улсын авиат урлагийн гавьяа сэтгүүлтэн Доржлон багш бай. Тэгээд манай тулгаах агуу оператор Баттулга. Тэгээ бид хоёр бол 10 жилиг бол одоо нэг сургууль төгссөн. Мөн дээд сургуулийг бас нэг сургууль төгссөн. Зураглагчийн одоо багш нь бол Борис Израилевич Волчек, Тамара Григорьевна Лобо гэж энэ хоёр багш байсан. Энэ хоёр багш бол бас л миний багш. Ингээ бид хоёр нэг багшийн нэг сургуулийн ийм одоо улс худлаа. Москвад Баттулгаах маань 1965 онд төгссөн гэж байгаа. Баттулгаах Ганжуур гэж оператор бас нэг 10 хэдэн жилийн өмнө юм уу та улаан дипломтой төгсөөд хоёр дахь улаан дипломтой төгссөн хүн 1965 онд Тулгаах гэж явдаг юм байна. Тэгээд тэрийг бас над дээрээ тэгсэн чи яг 20 жилийн дараа би 85 онд төгс тараад тэр нь одоо их сайхан бас бид их дурсамжтай
дурсгалтай үйл болсон юм да. Тэгээ Баттулгуул яг хоо надаас нэлээд хойно 3 жилийн дараа төгссөн баг. Баттулга намайг одоо 3 дугаар курс орцсон байхад орж яхад бол анх одоо кино урлагийн дээд сургуульд ирсэн юм байна. Тэгээд Баттулга бол төгсж ирээд эхний үед бол хамгийн дипломныхаа ажлыг Сүмхүүтэй хийсэн. Төөрсөөр төрөлдөө гэдэг энэ киногаар уус диплом ажиллаа хийж Сүмхүү найруулагчтай анх ажилласан. Баттулга багш уран бүтээлийн талаар зөндөө хэлж болно л доо. За яг миний хувьд юу гэж боддог бол нэгдүгээр мэрэгжил нэгтийн хувьд, хоёрдугаар багшийн барилгаатай байсны хувьд бол Баттулга багш одоо операторуудын дунд бол онлын хамгийн өндөр мэдлэгтэй маш их юм уншсан. Ялангуяа урлаг утга зохиол. За тэгээд тухайн өөрийнхөө уран бүтээлийг тойрож ирсэн үедээ бол Монголын операторын урлагийн талаар бол бас шүүмжин дээр бичиж байсан. Нэг талаар судлаач, нөгөө талаар багш. Хүний дээд их сайхан юм буянтай хүн байсан. За Баттулга бол ер нь 10 жилийн сургуулийг ч онц төгссөн. Каноныхаа дээд сургуулийг ч онц төгссөн, улаан дипломтой төгссөн. Ер нь ийм сурлагатай сайн махруу, ер нь альва нэг ийм тийм сэтгэлээрээ зүтгэлтэй хийдэг ийм чанартай. Тэр нь одоо кинонд ч гэсэн харагдаж байдаг. Альва киноога уран бүтээлөө нэлээд зүтгэлтэй ер нь яаж сайн хийх вэ? Яаж одоо ер нь киногаан олигтойхон болгож авах уу гэдэг талаар бол нэлээд боддог. За ер нь бусад одоо зурглаач дотроос манай Баттулга нэг онцлог нь бол зохиолыг бол олон дахин уншиж, зохиолоо сайн ойлгож авдаг. За тэр үндсэн дээрээ бол энэ өөрийнх нь зурглаачийн мэрэгжлийн дагуу киногоо бүтээж авдаг. За Монголд анх өргөн жилгчийн киног Баттулга зургийг авсан. Тэр нөгөө юуны Лодо Дамгуун зохиолоор дор чулууга найруулсан Тунгалаг тамирч кино шүү дээ. Тэр чинь өргөн жилгчийн кино юм. Монгол урд нь хийгдэж байгаагүй. Тэгээд зоригтойгоор тэр өргөн жилгчийн кино авсан. Өргөн жилгчийн кино гэдэг нь ердийн жилгчийн киног бол бас зохион хэмжээтэй өөртөө бас өөр шаардлага хангадаг тийм өөрмөц юу шүү дээ. Хэлбэр шүү дээ өргөн жилгч. Баттулгынхаа уран бүтээлийн дотроос би нэг хоёр хэсгийг үзэж суугаам л да. Өөрөөр хэлбэл манай үзэгчдийн ер нь байнга чилж болохоор үзэх дуртай. Үзэх тусмаа амтанд нь ордог. Нэгэсний одоо нүд байсан сэтгэл сэрхийн зэрэгсээр амны уншлаг болсон тийм кинонууд байдаг л да. Тухайлах юм бол одоо энэ Тунгалаг тамирчид алдартай кино шүү дээ, тийм ээ. Арманын чиглэсэн шагшин шуугдаг, киногийн ч гэсэн шагшин шуугдаг. Төөрсөө төрөлдөөгээд бас үзэгчдийн дуртай кино байж байна. Дуртай тавил олон кинонууд бий бидний Алтан самбинд бол нэг ангийн хоёр хайрхан өндөр хаавын газрын өндөр гол аринчин цэрэгэрсийн жирийн өдөр загийн айлм бүгд л та бүхэн үзэх дуртай кинонууд байгаа юм. Тэгээ ээжээсээ аашвич зургуулаа одоо энднээс ямаа зарим нь ертөнцийн мөнгөсийг үзсэн ч гэсэн
Ахын маань одоо тэр ойрын шүү дээ бүр магч усны дасархаанууд одоо бүгд сайн сайхан явж байгаа. Одоо тоолох юм бол 100 гаруй бүгд багчуд байна шүү дээ. Одоо бүгдээр амьдрал төрсөн. Тэгээ энэ хүнийгээ бүр хизээч мартадгүй байхгүй юу? Тэгээ одоо яг миний яг анхныхаа одоо амьдралыг Монгол улсын гавьяа жижигчин Нансламатай амьдралаа холбосон. Нансламад бол өнөхөө хайртай байсан хүн те. Миний мэдэх аав бол маш сайхан сэтгэлтэй, их зөөлөн, хүнлэг, хамгийн сайхан, хорвоо дээр хамгийн сайхан сайн хүн байсан. Тэгээд тэр хүнээс одоо надад дурсагдаж үлдчихэж байгаа одоо ингээд эргээд бодоход их тод санагдаж байгаа юм бол манай бол маш нямбай хүн байсан. Их нямбай чамбай. Тэгээд одоо миний энэ хадгалж байгаа энэ зарим тэмдэглэлийн дэвтрүүдийг ингээд зөвхөн уншихаар би эргээд олон жилийн өмнө миний биччихсэн зохиолыг уншиж байгаа юм шиг надад санагддаг. Ингээд 99 гоё бичгтэй, маш гоё бичгтэй их нямбай хүн байсан. Нэг ч өдрийг алгасч байгаагүй, бүх өдөр ямар ажил хийж ийсэн, яасан ийсэн бүх юм тэмдэглэж үлдээсэн гэдэгтэй одоо хэрэг би уншиж байдаг. Тэгээд нэг охин гарсан, сайхан охин гарсан, ганц тайчин ганц шаардахгүй гэдэг шиг одоо миний сар чимээг үзэл сайхан ажил хийгээд олондоо нэртэй өөрөө одоо насны ягач гэсэн имээ батсан юм шүү дээ. Тэгээ өөрийнх нь хамгийн хайртай ач миний охин оюун төлхөөргээд охин Бельгийн вантуудсын одоо боловсролын яамд нь сайдын канцлерт ажиллаж шүү дээ. Тэгэхээр эднээс миний бодлоор бол одоо ахыгаа нэг магтуулаад байхгүй ч гэсэн мартуулахгүй юмсан гэдэг энэ баримталж үр арчнаар нь ингэж яваа гэдгийг би хэлмээр санаж байгаа байхгүй. Ап дээр хамгийн сайхан одоо аз жаргалтай хамт өнгөрүүлдэг байсан үе бол зуны улирал гэдэг. Тэгээ зун болохоор битээр хамтдаа кинонд натуурт явдаг. Тэгээд аавынхаа хийсэн одоо миний мэдээ орсон цагаас хойш бүх одоо кинонд натуурт зуны натуурт бол би дандаа хамт явж исэн гэдгийг. Тэгээд киноных нь бол бас зарим намайг бас мэдэн л дээ. Одоо аав маань өөрөө хизээч надад нийтийн хоол идүүлж байгаагүй. Дандаа ганцаараа жижигхэн пэрмүсээ асаагаад ганц хүн таарсан амттай гоё хоол хийж өөртөө юу ч олцсон байсан баг амандаа зууж охиндоо авчиж өгдөг гэж киноныхан тэгж шоглдог байсан. Тийм сайхан аав байсан. Гэтэ кино урлаг гэдэг бол урлагийн дотор хамгийн мундаг гэдгийг л одоо би бүр ясмаханда тултал ойлгосон доо. Тийм ээ. Миний үеийнхэн бол бүгд сайн мэдэн дээ. Амьд хууцагтаа мөнхийн хөшөө тусгалаа босгосон гэж Александр Сергеевич хэлсэн биз дээ. Тэгвэл миний бодлоо үнэхээр амьд хууцагтаа ажил хөдөлмөр туслуулсан. Эснийхэн тоогоор мөнхийн хөшөө тусгалаа босгож чадсан агуу бүтээлч Монголын киноны нэрс